Хүүхдүүдээ та нар шүдний хорхоо гэж юу байдгийг мэдхүү. Тэгвэл би танарт ярьж өгье. Хараач, өнөөг шүдний хорхоо явж байна. Тэр хоёр их өсөж ядарсан байгаа биз? Энэ хоёрын нэгийн цоорл нөгөөхийг хорхоо гэдэг юм. Тэд амттай ундаа чихэр идэж зөөлөн шүдэн гэрт амьдрах дуртай. Тэр хоёр хайж байсан зүйлээ олчих шиг боллоо. Би тэр үед чихэрлэг амттан их иддэг байсан болохоор миний шүдэнд орчихсон юм да. Тэгээд бүр ингэж дуусан гэж хорхоо ёо цорл нүд наатга цоо наатга амаавад би жади хайртай араас оён тандэртэйг тоглох сайхан байртай эрүү шүдэ арчилдаггүй хүүхдийг хайдаг би энэ үхэндээ гэж хэлэхэд оосоос айдаг би бол онцгой гата фоторто билээ олон удаа намайг айдгаж байсан билээ ундаа шиглээ сосогийн аман зөндөө угаасаа миний хоол чихэр мөндөө хоол чихэр ундаа чихэр ундаа гүзээ дараа соёгийн нодороо чимээ гаргал би эдэ тэр шүдгийн цодороо байрчлаа өдөөд сосо үлэн ёолондоо үж байгаа гинт хараад бид хоёр шондоо Өлчигцэн арак цолхон миний ажил бушуухан шиг наад хатуу чихрээ цажил хорхоо найз минь ирээд намайг дагуулсан хорлож угсан нөхөнтэй тэрнийг би агуулсан зөөлөн сүүн шүдийг нухаж идий зөөлөн сүүн шүдийг нухаж идий судсан тан хатан давтал тогшооч өвдгий сувгийг хэн цаван шалгаж богшооч өвдгий өвдөг наа чавай чихрунда гүцээ дараа соёг нодороо чимээ гаргалгүй эдэ тэр шүдгийн цоодороо байж чадлаа өдөөд сосо өвлөн ёолондоо үж байгаа гин хараад бид хоёр шондоо цаадаа шондоо чамаа шондоо гой сосо үдгүй миний шүд маш их хөвдөж. Харин эмчигч миний шүдийг эдгэж өгсөн. Харин өнөө хоёр хорхоог би шүдээ угаагаад хөөж гаргасан шүү. Хүүхдүүдээ та нарт ч гэсэн ийм зүйл тохиолдож магадгүй шүү. Тиймээс өглөө цай уусны дараа орой унтахынхаа өмнө шүдээ заавал угааж байгаарай.